За сургууль цэцэрлэгийн үдийн хоолн дээр бол асуудлууд бол маш их байгаа. Биднэрт бол зөндөө их кейсүүд ирдэг багш нараас. Тэгээ яг нэг тийм ерөнхий маягтай бид нар нэг юм ярмааргүй байна. Яг одоо бодитоор нь хоол өгөх хэрэг байна уу байхгүй юу гэдгээс бараг эхэлнэ. Зарим сургуулиуд үдийн хоол идэхгүй хувь нь түрүү ярьдаш 8% хоол нь талаас дээгүүр буцдаг тий. Ийм сургуулиудад үдийн хоол өгөх хэрэг байна уу? Үдийн хоолтой холбоотойгоор хэсэг бүлэг хүмүүсийн кармаг түнтийлгэх ийм одоо зарчимгүй юмч биднэрт бас ирдэг мэдээллүүд. Хүүхдийн үдийн хоолнд ингээд нэг хэдхэн компани монополдож тендер зарлж аваад тэгээ юу ч хамаагүй шахаа сууж идэг. Үнэ юу хэд ч хамаагүй хэлээ сууж идэг. Энэ байдлыг бид нар бас нэлээд сайн нарийн шалгах хэрэгтэй. Тэгээ хүүхдийн ам руу яг чанартай хоол орж ийн үгүй юу гэдэг чинь бас асуудал байна. Тийм учраас зүгээр нэг ерөнхийсэн биш. Бид нар бас сургууль цэцэрлэгүүдээр явах хэрэгтэй. Багш нартай уулзах хэрэгтэй. Энэ яг орчин дээрээ ямар байгаа юм те? Гэх мэтчлэн маш олон асуудлууд шийдлээ хүлээгээд байж байгаа шүү. Бид нар зүгээр нэг өнгөц төдий хүнд таалагдах ч юм уу те? Одоо тгий ингээгээд нэг тийм нэг яг нэг тийм тодорхойгүй юм яриад байна зарим асуудал дээр. Тэгэхээр энэ үдийн хоолн дээр яг ямар шалгуур тавиад юуг шалгах юм? Үдийн хоолн дээр яг юуг нь шалгах гэдэг нь гэдгийг ямар ч тодорхойгүй ингээ яриа сууж байна. За тэр багшийн хөгжил карьер өнөөдөр одоо багш нарынхаа нийгмийн асуудлыг шийдэж чадаагүй бид нар хөгжил карьер ярих ямар ч боломжгүй. Багшийн цалин хөлс өнөөдөр сая төгрөг бараг хүрэхтэй үгүйтэй 60-70% нь ийм цалин авч байгаа шүү. Боловсролын салбарын одоо багш ажилчдыг судалгаагаар үзэхэд 60-70% нь дандаа залуу багш нар байгаа. Тэр багш нар ч өнөөдөр 900 мянган төгрөг хүрэхгүй мөнгө гар дээр аваад сууж байгаа шүү. Тийм хүмүүс ямар хөгжил карьер ярих юм? Бид нар эхлээд энэ багш нарынхаа нийгмийн асуудал, цалин хөлс тэ ингэж багшийн ажил доктортой, хөгжилтэй, чадвартай хүмүүс орж ирнэ. Тэрнээс энэ хөтөлбөр төлөвлөгөөндөөч байгаа юм биш, карьерт аач байгаа юм биш. Ер нь бол хамгийн чухал сэдв бол багш нарынхаа нийгмийн асуудлыг одоо зоригтой ярихгүйгээр бид нар өнөөдөр тулга тойрсон нэг өнөө маргаашийг аргацаас юм ярмааргүй байна. Айгүй зоригтой том шийдэл, том асуудал руугаа ярмаар байна гэдгийг бол би удаа дараа хэлж байгаа. Ер нь цаашлаач хэлнэ. Ийм л байна. За асуулт асуусан тийм үг хэлж байгаа юм уу? Яг тодорхойгүй байна. За. Яг юу? За тэгвэл яг юуг нь шалгах гэдэг байгаа гэдэг дээр Галбаатар гишүүн санал гаргасан гишүүн илээ. Тэгээ тэрнээс өмнө Замира гишүүн, Лувсан Жамц гишүүн бас асуулт асуухаар нэр өгснийг оруулаарай. За өнөөдөр бол асуудлаа гаргаж ирж тавьж байгаа. Бид нэр одоо шалгаад үзээд явъя бол бүр маш нарийн зүйлүүд маш их бий. Үнэхээр ямар сургууль харин тэр чи одоо бид нар өдөрдөмжтөрөө гаргаад өнөөдөр явах юм шиг. Өнөөдөр энэ 3 минутын дотор яагаад энэ асуудлынхын цаад үндэс шалтгаан байгаа вэ гэдгээ бид нар гаргаж ирж байна. Тэгвэр хоол үйлдвэрлэл үйлчилгээтэй холбоотой жишээлбэл амт чанар за ямар захирал сургууль болгоны захирал нь өөрөө сонгон шалгаруулалтаа хийгээд ямар компаниг хаанаас яаж авах вэ? Маш сайн сонгон шалгаруулалт хийгээд маш сайн үр дүнтэй халуун хоол илчлэг хоол өгöd байгаа сургууль яг адилхан нөхцөл байгаа мөртлөө байгаа. Гэтэл тэр нь шал өөрөөр маш дутмаг өгж байгаа сургуулиуд ч байж байна. Тэгэхээр бүгдээрээ энэ амт чанар үйлдвэрлэл ямар компанитай хэдэн төгрөгийн үнэтэйгээр ямар хоолыг ямар менютэйгээр яаж өгж байгааг гэдэг талуудаас нь бид нэг ингээ гаргаж ирэх ёстой. За энэ дээр сургуулиуд бүр ингээ ялгараад гараад ирнэ. Энийг бол би өөрөө бүр энэ орон даяар сургуулиудыг тойрч явж үзэж танилцж байсан үний үед бол энэ зүйлийг сайн мэднэ. Нөгөө талаас багшийн бид нар тэр үндсэн одоо цалин нийгмийн халамжийн асуудлуудыг бид бас яриад одоо энэ 26 онд боловсролыг дэмжигч жид болж байна. Тэгээд цалин хөлс нэмэх асуудлуудаа бид нар бол бас тодорхой хэмжээнд шийдэд ингээ явж байгаа. Өнөөдөр бид нар бол багшийн хөгжүүлэх гэдэг асуудлуудыг ахаал нөгөө том циклээр нь яриад байвал бид нар өстой ерөнхий ярьсаар байгаа таарч. Тэгвэл өнөөдөр яг багш хөгжлөх дэмжих тухай хувилгээд гарч ирээд энэ маань 18 оноос яваад багшийн 3 тулгуур цогц бодлого гэж гарч ирээд ингээ хэрэгжээ явж байгаа зүйл дээр бид нар бас яг багшийг хөгжүүлэх асуудал. Өнөөдөр үнэхээр багш ахаал нөгөө сая төгрөнөөс доош цалинтай байгаа гэдэг энэ юмигээ яриад суух биш. Бид нар өнөөдөр цалингаа
тодорхой хэмжээнд шийдсэн. 26 27 онд яаж шийдэх үү гэдэг зүйл маань тодорхой гараад ирсэн байгаа учраас бид нар одоо яг энэ хөгжлийн асуудлыг, ажлын байрны асуудлыг, за дээш нь карьерийн асуудал, энэ бүгдийг бид нар ярихгүй зөвхөн цалин гэдэг асуудлуудыг бас тойроод яриад байхгүй. Тэгэхээр энэ чиглэлээр нь энэ асуудлуудыг судлаад яваа гэдэг үүднээс энэ оруулж ирсэн байгаа шүү.